За сайн байна guys, Ирмэн байна. За тэгэхээр өнөөдрийн бичлэгээр Mullet Setup гэж яг юу юм бэ? Mullet Setup нь энгийн setup-аас яг ямар ялгаатай юм бэ гэдгийг танилцуулах гэж байна. За тэгэхээр Mullet Setup дээр track/дэг дугаар авчирсан байгаа. За тэгээд энгийн setup дээр YT2S гэдэг дугаар авчирсан байгаа. За тэгээд бичлэгэндээ орцгоё. За Mullet Setup гэж яг юу юм бэ гэхээр Mullet Setup нь урталтаа илүү том, хойно арай жижиг байдаг байгаа. За энэ болохоор энгийн mullet хойно урдаа 29-тэй, хойно 27 ахстай. Мини mullet гэж байдаг. Мини mullet нь болохоор урдаа 27 ахстай, хойно 26-тай болоод ирдэг байгаа. За тэгэхээр энэ бичлэн дээр зөвхөн энэ mullet-ийг танилцуулна. За mullet нь яг ямар давуу талтай юм бэ? Хүмүүс сүүлийн үед яагаад дандаа mullet дугуй их ундаг болов? Үйлдвэрүүд яагаад дандаа mullet дугуйг илүү гаргах болов гэхээр нэгдүгээр одоо энгийн 229-тэй дугуйнаас илүү playful болоод ирдэг. Одоо жишээ нь trick хийх, ямар нэгэн trick сурах юм бол одоо mullet дугуйн дээр хамаагүй илүү хурдан сурдаг, илүү амархан болдог. Мөн уулын уруудах корнерууд дээр буюу эргэлт хийхэд энгийн 229-тэй setup-аас хамаагүй сайн болж, хамаагүй дууралтай болоод ирдэг байгаа. Тэгтээ сул талууд бас байгаа. За сул талуудаас дуурдах юм бол урдаа 29-тэй, хойно 27 ахстай болоод ирэхээр одоо жийхэд хамаагүй хэцүү болдог. Хэцүү шиж зам хороолт дээр багасдаг. Тэгээд хэрвээ энгийн одоо үйлдвэрээс 229-тэй гардаг дугуйг хойно 27 ахс хийчихэр одоо энэ bottom bracket-ийн өндөр газартаа илүү ойрхон болоод ирдэг. Газартаа илүү ойрхон болоод ирэхээр яах вэ гэхээр одоо чулуун молонд хамаагүй цохиход илүү амархан болцдог. За дараагийн танилцуулах setup буюу энгийн setup буюу урдл хойдлын дугуйны хэмжээ яг адилхан. За жишээ нь энэ дугуй бол YT2S хоёр талдаа 27 ахстай. Гэхдээ энэ дугуйг 29-тэйгээ бодоо авчираа. За энэ дугуй ер нь 29-ийг танилцуулах гэж байгаа. За тэгэхээр хоёр талдаа адилхан хэмжээтэй 29-тэй болоод ирэхээр яадаг вэ гэхээр туулах чадвар хамаагүй өндөр болоод эхэлдэг. Mullet дугуйнахаас бодвол. Тэгээд ерөөдөө бартааг ингээд дайраад гарахад 29-тэй хамаагүй том болохоор ерөөдөө өөртөө арай шингэж гэдэг. Тэгэхээр яг chunky trail дээр явж байгаа тохиолдолд Mullet setup-аас яг хоёр талдаа 29-тэй setup нь арай илүү байдаг. Тэгээд мөн сул тал нь гэх юм бол 27 ахсаас арай жоохон хэврэг байх гэдэг. Гэхдээ ерөнхийдөө сүүлийн үеийн чанартай юмнуудыг ашиглах юм бол нэг тийм чанарын ялгаал гарахгүй дээ. За тэгээд ерөнхийдөө бас нэг сул тал нь болохоор арай playful байдлаараа одоо Mullet setup-аас арай жоохон доогуур байдаг. Одоо энгийн 29-тэй setup нь Mullet setup-аас арай жоохон нэг тийм playful байдлаа алдчихдаг гэсэн үг. Ерөнхийдөө тийм байна да. Mullet болоо 29 нь болохоор яг өөр гэсэн давуу талтай. Тэгэхээр та сонголтоо өгч байгаа бол яг өөрийнхөө хэрэгцээнд нийцүүл сонгох хэрэгтэй. За тэгээд энэ бичлэгийг бүтээхэд тусалсан ES Mobile-ийн хамт олонтой баярлалаа. За баяртай guys.